Эцэгчүүд одоо хүүхдтэй ажиллах нь хоёр юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг нь бол төрөлхийн одоо зан аашмаг темперамент гэж юм байна. Тэгээ таны хүүхд одоо сэтгцийн одоо хурд хүчин одоо хурдтай юм уу? Эсвэл удаан юм уу те? Энийг бол одоо ойлгох хэрэгтэй. Хэрвээ одоо флегматик одоо меланхоликч гэдэг юм уу те? Иймэрхүү одоо тайван темпераменттэй тийм үү? Сул харилцаа багтай дотгошоогоо ч үссэн ийм хүүхдтэй бол эцэгчүүд маш сайн тайван ярилцаж одоо ойлголцох хэрэгтэй. Ямар нэг үүрэг даалгавар ч гэсэн тайвнаар өгнө. Хурдл төргөл бушуул гэсэн ойлголт бол байж болохгүй. Энэ бол тухайн хүүхдийг өөрийн маш стресстүүлдэг. Мөн бас хөдөлгөөнтэй хүүхдүүд гэдэг байна шүү дээ. Сангвиник одоо холиорч гэдэг юм уу. Тэгсэн хурд хүч бол хурдтай. Тэгээ энэ хүүхдүүд бол одоо эрч хүч хурдтай хүүхдүүдтэй бол дандаа одоо тийм сонирхолтой байдлаар хөнгөн байдлаар нэгэн хэвийн одоо тийм байж болтгоо. Дандаа одоо тийм өөрийнх нь сонирхлыг татсан үйл ажиллагаануудад дэмжинэ. За хоёрдуурт бол яах вэ гэхээр хүүхдтэй бол ямар ч хүүхдтэй 10-аас 15 минут өдөрт заавал ярилцдаг байх хэрэгтэй. Сонсож тэгээ шийдэхгүй, шийдэл гаргах гэж биш. Зүгээр л тухайн хүүхдийн мэдрэмжийг одоо ямар байна, тийм ээ? Юу мэдрв, ямар мэдрэмж төрж гин, тэгээ юу бодож гин ч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар 10-аас 15 минут ярилцахад л хангалттай өдөр болго. Өнөөдөр сургууль дээр ямар байсан те? Юу хийж гин, танаа найзууд дээр сони юу байна? Ямар зүйл сонирхож гин ч гэдэг юм. Танаа дугуулын секц ямар хөө байна? Хамгийн гол нь хүүхдтэй нэг бусдыг хүндэлж сургахын тулд хүүхдийнхээ дэргэд бол тэр хүмүүс шүмжэлтэй антан бол тийм сайн зүйл бол биш. Одоо жишээл танаа багш чинь тэгээд байгаа юм уу? Танаа найз чинь ингээд байгаа юм уу? Тэр яадаг багш найз өч гэдэг юм уу те? Миний хүүхдийг тэр хүн тэгсэн байх ч гэдэг юм уу ингээд. Иймэрхүү одоо нөгөө бусдыг буруутгасан хандлага бол эргээд хүүхдэд бол бусдыг хүнддэхгүй байх. Одоо хүнддэхгүй хандлага, хүндэтгэлгүй харилцах хандлагыг бас ингээд гарах гэдэг. Тийм учраас энэ эдэн зүйл дээр бол анхаарах хэрэгтэй. Дээр нь бол яг хуу маш сайн хөлсөнд гарах хэрэгтэй өсвөр насны хүүхдүүдийг. Урлаг, спорт. Тэгээд одоо энэ биеийн тамир тийм ээ. Биеийн тамирын хичээлд нь оруулах гэдэг ч юм уу. Тэгээд тэр энэ бол хөлс сайн гарах юм бол бэлгийн дааварчин бол хөлсөөр гараад ингээд хүүхд бол яг илүү одоо тайвширч өгдөг. Стресс сайн тайлбардаг гэсэн. Одоо бага ангийн сурагчдыг бол бас тоглох хэрэгцээг сайн хангаж хөдөлгөөнтэй байх дээр бас анхаарах хэрэгтэй. Тэрнээс ч одоо суугаад ингээд хөдөлгөөн хорих тусмал хүүхдийн тархины үйл ажиллагаа сайн хөгжил хурдан явагдахгүй удаашилдаг юм тал байгаа. Тэр хөдөлгөөн одоо хэр сайн байна, хэл яриа хэр сайн байна. Тэрүүгээрээ дамжиж одоо нөгөө тархины үйл ажиллагаа чи илүү хурдтай хөгжиж байгаа. Инхээр нөгөө хичээлийн програмаа ойлгоод байгаа боломж нөхцөл сайхан бүрдээд ирж байгаа байхгүй.